Дархуул аймгийн нийт тутгаар засан бүрхүүл тогтож өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилгоор өнөөдөр аймгийн засаг дарга Насанбаатар хүүхдийн ажлын хэсэг хонгор шарын гол суманд ажилласан юм а. Тэгээд өнөөдөр аймгийн иргэдийн хурлын дарга бид нар нэг хоёр хэсэг ахлаад яг өвөлжилт газар дээр ямар байна, малчтад юу хэрэгтэй байна. Тэгээ мэдээллүүд бас нэг товчхон хүргээдгээ өнөөдөр явж байна. Тэгэхээр аймгийн онцгой байдлын газар, за эрүүл мэндийн газраас эмчнэр явж байна. Мал эмнэлгээс малын эмч явж байна. Хүүх шуухт үзүүл шаруулах хүн хар байгаа бол за тэгээд нэг жоохон тусламжууд өгнө. Тэ нүүрс өгнө. Хэвэг өгнө. Тэр зорж байгаа тийм. Ажлын хэсэгт шарын гол хонгор сумдын засаг дарга нар аймгийн онцгой байдлын газар, эрүүл мэндийн газар, хөлсүүд аж ахуйн газар, ус загвар орчин шинжилгээний албаны мэрэгчлэнүүд багтаж аймгийн улаан загалмай хорооны хандив, эрүүл мэндийн газраас ирүүлсэн эмийн багц, аймгийн засаг даргын нүүц цангаар худалдан авсан хэвэг нүүрс 101, 102, 103 болон төрийн байгууллагуудын утасны жигсаалт, цаг үеийн мэдээлэл багтаасан сонин сэтгүүл, цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээ, илгэвч нэмнэ, бээл эзэргийг хүлээлгэн өглөө. Мөн малчтад эрүүл мэндийн үзлэгч мөн хийсэн юм а. Хэлэхэд одоо хүүхдийн биеийн байдал бол гайгүй байна. Тэгээд одоо бол хатгаа бол байхгүй байна. Тэгээд цээжин жоохон тийм сул цэртэй юм ханиадтай л байна гэсэн үг заа. Тийм учраас манай энэ юунаас юм гэрээ аптек гэдэг юм бэлдсэн байгаа. Тэгээд энд нь ингээд шаардлагатай юмнууд нь байгаа заа. Энэ ингээд тайлбарлаад өгч байна. Бүгд ингээд энэ юм бэ. Энийг одоо халуурсан үед нь болох хэрэгтэй заа. Тийм. Яаж болох вэ? Энийг одоо 4-1-ээр 400 грамм 4-1-ээр 8 цагаар болох хэрэгтэй заа. Халуурсан үед болно. За энэ техникээ тэгээд энэ спирт ханаа одоо хамрын ханаа энийг усанд аруулж болгочихлоо. Техник хөө тэгээд энэ намдаах юм. Тэгээд энэ нэг хорлого тайлах. Хорлого Тэр бүр сумын төвийг зорж эмчийн үзлэгт хамрагч чаддаггүй. Малчин өрхийн хувьд энэ удаагийн эмчийн үзлэг ихээхэн таалагдж байсан юм а. Түүнчлэн зөвхөн үзлэг хийх биш, давхар эмээ үн төлбөргөө авч байгаадаа тэд баярлаж байлаа. Ерөнхийдөө шарын гол сумын тухайд хідэн өрхийн хичнээн мал өвлөж байгааг тодруулахад за энэ бол шарын гол сумын малчсан өрхийн нийт 40 мянган орчим мал өвлөж байна. Манай сумын онцлог бол нутаг дэвсгэр багтаа учраас зэрэгэлдэх хонгор, Баянгол, Ерөө, Зүүн Араа сумдынхаа нутаг дээр одоо тодорхой малчин өрхүүд маань өвлждөг. Өвлждөг төдийг өөр нь зусаж авч намарч ингээд жилийн дөрвөн үйлрэл тойрч ингэж малчин өрхүүд маань амьдарч орсон судгаа. Бид бол зэрэгэлдэх сумынхаа удирдлагуудтай засаг дарга иргэдийн хурлын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ хийж бас ингээд санамжчиг үйлдэж ингээд сумдынхаа малчин өрхүүдийг бас ингээд уян хатан байх бодлого барьж ажиллах юм тухайд бол ярьж хэлсэн юмнууд бол байдаг. Тэр санамж өчигөх хүрээнд бол бид аль нэг сумынхаа малчин өрхүүдэд бас хатуурах биш шаардлагатай үед нь бас тусалж дэмжиж хүний өөрийн гэхгүй ингээд тусал дэмжиж асуудлыг шийдвэрлээд явах тал дээр бид нар бол ажиллаад уламжлал болоод ирсэн. Тэд хонгор сумын 5 дугаар баригад баг сэртэнд өвлжиж буй айлууд, шарын гол сумын өглөөд, харчулууд, хаалгачид өвлжиж байгаа нийт 32 өрхийн өвлжилтийн байдалтай танилцаж малчтын санал хүсэлтийг сонслоо. Эрдэнэ тойрон адуун их болохоор одоо бидний бэлчээр алгууллаа. Адуу их байна. Энэ хойгорны дээр 500 адуутай айл байгаас та мэд нэг. Нөгөө мудаг гэдэг зал байгаа тийм ээ. Мудаг Норслагийн хөвгтэйш энэ яг манай ард талд байдаг ш. хонгор сумыг. Тэгээ хонгор сумыг л да. Юун дээр цусдаг. Тэгээд адуун их болохоор чинь одоо бид нар баллаа хийж байна. Одоо айн юм байгаа.
Энэ сонин шараа. За энэ сүүлийн 5 хоногийн цаг уурын урьдчилсан мэдээ байгаа заа юу. За энийг ингээд аваад энэ шаардлагатай болоод тэгээд энэ аймгийн цагдаагийн дарга, эрүүл мэндийн газрын дарга, онцгой байдлын дарга, сумын засаг дарга нарын чи бүх утас байгаа. За ингээд холбогдоод гомдол ширэгдлээ яагаад. Мөн энэ үеэр малын бэлчээрдэх цасны зузаанд хэмжилт хийсэн юм. Цасны зузаан нь 16 см нэгтэн, тэг зууны 18 г см куб байсан юм а. Цагуур орчны шинжилгээний албаны мэргэжилтнүүд цасан бүрхүүлийн хэмжээг олон цагт тодорхойлж дунджийг гаргах юм а. Ингэснээр цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээг 7 хоног тутамд малчтын утсанд мэдээлэх давуу талтай гэлээ. За одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар бас хүүтэрч цочор хүүтэрч байгаа цагийн байдал байгаа хэдий ч цасны зузаан бол бас нэг 16-7 см бол байна. Өшөө ийшээ шарын гол руу яваад ирэх тусам нэмэгдэж байна. Тэгэхээр энэ мөчөөс цааш бол ер нь цас нэмэгдээд хүүтэрчих юм бол тэр чигээрээ цасны юу бол өвлийн байдлаар хүндрэлт орох юм байна гэж дүгнэлт хийж юм байна. Харин 2016 оны 11-р сарын 21-ний өдөр аймгийн засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц хууль эрх зүйн бодлогын асуудал хариуцсан орлогч Гамболдоор ахлуулсан ажлын хэсэг хонгор сумын хонгорын нуруу, нам даваа, зэрдийн булаг, могоон гол, хүүтний голын малчин өрхүүдээр ож эд материалын болон эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм а.